За өмнөх дугаараараа та бүхэндээ сурвалжлагч Инхбаатрийн Өвсгөл аймгийн Бүрэн тогтох сумаас хийсэн нэг хүүгийн алга болсон хэргийн талаар сурвалжлагын 1-р хэсгийг хүргэсэн. Одоо ингээд 2-р хэсгийг хүргэе. Газарт хамгаалсан ганц мөр буюу шаналсан эцгийн битүү ирэл. 2-р бүлэг. Өвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын Бүрэн хаан багт 1-7 сартай хүүхэд алга болсон тухай дэлгэрэнгүй сурвалжлага өчигдөр манай сонинд нийтлэгдсэн. Болсон явдлыг нэгэнгүй шинжвэл эргүүлж асуумаар олон зүйлс гарч ирнэ. Тэр бүхнийг тодруулахыг энэ удаа оролдлоо. Юуны өмнө миний бие хүүхэд алга болсон газарт хамгийн түрүүнд очихыг хүсэж байлаа. Өглөө эртлэн Мөрөн хотоос баруун тийш гарч 50 орчим км зам туулсны эцэст Бүрэн тогтох сумын төвд ирлээ. Тэндээс цааш мөн л баруун тийшээ 40 гаруй км зам туулаад Бүрэн хаан багт хүрэх учиртай. Дэлгэр мөрний урд захыг гимжин алтарт эрчмийн нурууны ургамлжлал болох төмөрчийн нурууны хойд талыг захлан тавилаа. Урд шөнийн орсон цасанд хавьяарын уул хөндөй мөнгөн хоёгаа өмсч нарны хурц гэрэлд ойн нүд гялбуулхан төвхтэй. Их хөтлийн даваа химээ хэрчилсэн өндөр уулын зүүн талаас нь хитэнтэй ороож өгсөн байж цаана нь гарвал баргал ширээ шиг тэгш сайхан хөндий өмнөөс өгтөнө. Тэр цаана баруун үзүүрт нүдний болонд нэг суурин үзэгдсэн нь Бүрэн хаан багийн төв аж. Харахад ойрхон мэт боловч хүрэхэд бас хол юм байна. Нилээ давхиж байж сайн нэг юм багийн төвд ирлээ. Энд хэсэг зуур амраад чанх урагшаа хөдөлж ирчилсэн өндөр уулын тагт руу гууж алгаар орон хад чулуутай замаар хальтарч мултарсаар яваад 18 км-ийн турш өгсөж оройтон гарлаа. Тэртээ доороос харахад эргэн тойрны уус тэнгэр багамтмаар өндөрт орших сүрлэг их уусууд байсан бол одоо орой дээр нь гармагц тэдгээр уус энэ чацуухан ижил эгэл нэгэн толгод мэт харагдана. Ийхүү хойд зоо уулын хүнхэр химээх газарт ирлээ. Үнэхээр их өндөр уулын тагт юм байна. Хавьяарт айл амтэн чадлага. Урд талаараа задгаа ангиртэй хойд тал битүү мод баруун тишээ уус ургилжилж зүүн тишээ гүнзгий гууж алга төгчнө. Энд л ой 7 сартаа бицхэнхүү буян талга болж. Одоо энд хажуу айлын улан баярыг л үлдэж. Урд сайхалтын насантай огтхих болон долгорж авих дөнгөж өчигдөрхөн үсэн гин. Хүүгийн их нямдаа болон түүний эцэг эрдэнэ чулуунаар байшингаа төгчээд дөнгөж сайхан багийн төвөө ойролцоох гэрлүүгээ буцсан гин. Сэтгэл сэмэлсэн газарт удаан тогтож суух тэдэнд хэцүү байсан биз. Миний бие эргэн тойрныг ажиглан хүүхдийн байсан газар тоглож байсан чулуу ойролцоох уулын сугандах хүүхдийн мөр үлдсэн байж болох бүхэл газрыг тойрч үзлээ. Асууж лавламар зүйлс араас л гарч ирээд байх юм. Хажуу айлынх нь улан баяртаа уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Танахынд хэр удаж байгаа вэ? Манайханд 10 гаруй жил болж байна. Эрдэнэ чулуунгайхтай олон жил хамт байсан уу? Гэхэд сүүлийн 7-8 жил хамт байна. Ер нь эрдэнэ чулуунгайх ямар шуухан айл вэ? Гайгүй айл Төв аймагт 2 жил болж байгаад ирсэн. Зуданд хамаг малаа алдчихад дүүгээ бараадаж байсан юм билээ. Зан аашин гайгүй, арх дарс хэргэлдэггүй, дүн нуруу тал хүндээ. Олон охтуудтай амьдрах гэж ганцаараа зүтгэсээр байгаад би хаана мууц юм шиг байна лээ. Хүүхдүүд нь аавдаа захирагддаг юм шиг л харагддаг. Тэдний нэг охин нь саяхан манай дүүтэй суусан юм. Тэр өдөр чухам юу болсон бэ? Та тодорхой яриач. Тэр өдөр би өвсөнд яваад 12 цагийн алдад ирээд ундаа авгаа сууж байсан юм. Тэгтэл дүүрэн баяр гүйж ирээд би хоньнд яваад ирсэн чинь дүү алга болчихлоо. Хамт ирэлцээд өгөөч гэсэн. Манай эхнэр түүнтэй хамт хойд мотороо орж хайсан. Олдохгүй болохоор нь ойр хавийн уулгаад рашаан усгээд хүрээгүй газар үгүй л дээ. Таныг нэг хүүхдийн мөр олж харсан гэдэг энэ ямар учиртай вэ? Тэр мөрийг би яа харахгүй л хүүхдийг гэж баттай хэлэн дээ. Надтай хамт ирлийн давааж ав алтан цог нямдаванаар очиж харсан юм. Тэр мөрийг болохгүй тулд дарих хөмрөөд орхичихсан л доо. Сүүлд нь ирсэн хүмүүс хуруу гараараа оролдоод тэр мөрийг алга болгочихсон юм.
Таныг хүүхэд хамгийн сүлд байсан газар руу очиод мөр хайсан гэдэг. Хүүхэд алга босноос хойш 2 цагийн дараа түүний байсан газрыг нь очиж шинжсэн юм. Түүний арт талд нь хэсэг газарт өтөг бууз байсан. Дээгүүр нь ямар нэг хүүхдийн мөр огт гараагүй байсан. Хэрэг хүүхэд хойд тал руу мод руугаа орсон бол заавал энэ бууцсан дээгүүр явсан байх ёстой. Гэтэл тийм уул мөр огт байгаагүй. Харин хүүхдийг хайж байсан хүний хүнлэн мөр л байсан. Хайж байсан хүнийх гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ? Яхарахгүй л хайж байсан хүний мөр байсан. Тэр доод мөрийн тухайд доор хүүхдийн мөр гарсан байна гэж инх тайван цэрэнгоо хоёроос сонсоод харах гэж яваад замдаа шинэ мөр олж харсан. Дараа нь 16 цагийн үед хүүхэд хашгирах шиг болсон гэж хатламжид ярьж байсан. Ер нь дүүрэн баяр Нямдаванаар хоорондоо хэр ивтэй вэ? Гайгүй юм шиг харагддаг. Ер нь муудалцаж байхыг нь хараагүй. Тэр хоёр руу янз бүрийн залуучууд ирдэггүй. Лав манахтай хамт байсан саяын 7-8 хоногт ер тийм хүмүүс ирж байгаагүй. Уул хатаар ирж авахд агуу их байх юм уу? Ойр хаваар явж байхад 10 гаруй агуу байна лээ. Дотор нь чухам юу байх юм? Мал амтны эсийг яс байхаас өөр зүйлгүй. Бидэнтэй бэлтгэрхтэй агууч таараагүй. Танаа үгээр чон хэлбэггүй. Байх нь байна. Гэхдээ олон биш. Харин биднийг эрэлт явж байхад урд айлын хон руу чон ороод нэг хургийг нь аваад явчихсан байна лээ. Яаж мэдсэн юм бэ? Тэр шүн хонь маланд хараад өргөсөн гэсэн. Маргааш өглөө нь тоолоод үзтэл нэг хураг согт утсан байсан. Таны бодлоор хүүхэд яасан бол? Тэр хүүхдийг тэгтлээ хол явчихгүй байх л гэж бодох юм. Хөлөөрөө явлаа гэж бодоход тэр дор нь олоод авчих боломж байсан. Ингээд бидний яриа өндөрлөлөө. Өвөр дээр нь 4-5 сартай бололтой малигаар хөөхөн хүү эрхлэнэ. Түүнийг гараасаа юр салгасангүй. Нэлх багч гэсэн үе нас ойролцоо өнөөх хүүг хараалдаж байж мэдхэл юм. Ингээд бид буцаад Бүрэнхаан баг руу уруудаж овооны ар улаан үзүүрлүү Эрдэнэ чулууны гэрийг зүглэлээ. Энэ хүндийд хол ойр айл сайхалд 10-аад гэр нам арчиж байна. Хамгийн урд үзүүрт Эрдэнэ чулууных ганц гэрээр байх юм. 6 хантай бололтой уужим цагаан гэрт орвол хойморст нь янхгэр том биетэй хүрлгэр бороор өвдгөө тохиолдон сууж байлаа. Шавилхан жижиг биетэй дүрлгэр алагнуудтай нас бие ойролцоо болов гэмээр 2 бор охин тогоо шанах болж хоолцоо зэхлээ. Зүүн орон дээр дунд хэрийн насны махлаг шар эмэгтэй сууна. Амар мэндэ мэдлцэж учир явдлаа хэлбэл олигтой дуугарсангүй. Хойморт суугаа Эрдэнэ чулуун аж. Харин өнөөх тогоо шанах болсон хоёр маань дүүрэн баяр Нямдаванаар юм байна. Зүүн орон дээр суугаа нь тэдний ээж инх тайван аж. Ингээд хэсэг зур төгдрөн байж Эрдэнэ чулуунгаатай ярилцж эхэллээ. Түүний царай их л баргаар дуун цаашаа нэг л сул байлаа. Та хүүхэд алга болсон тухай мэдээг хизээ хаанаас мэдсэн бэ? 9-р сарын 6-ны орой хойд зоодох манай отрын гэрийн урд талд байсан насан тогтох мотоциклтойгоо ирж хэлсэн. Анх сонсоод олдчих юм шиг л бодогдоод байсан. Ойр хавийн хүмүүс бүгд нэг пүргэн машин чихээд суугаад явсан. Гэрэл чийдэнгээд нилийн бэлтгэлтэй явцгаасан да. Тэр шөнө нийтдээ 40 гаруй хүн ирэлт гарсан. Яаж ч утсан хүн маань тун холдмооргүй юм да. Танаа хүү ямар хүүхэд байсан бэ? Их сэргэлэн цаваа хүү байсан да. Өрдөө ой 6 сартаа л хүлд орчихсон. Хүнийг хүнл гэж харцдаг нүүрэмгийн хүүхэдтэй. Эрэгтэй хүнд учиргүй сайн яваад л очихдаг. Мотоциклтай хүнд бүр дуртай. Танд хэр зэрэг байсан бэ? Таныг хэн гэж дууддаг байв? Надад сайн байлгүй яах вэ? Намайг аав гэж дууддаг байсан. Та яагаад охиныхоо хүүхдийг өргөөд авчихсан юм бэ? Гал дээр гарсан ганц зээ болохоор нь өргөөд авчихсан юм. Би голтой охтуудтай хүн л дээ. Тэгээд заавал өөрийнхөө нэрээр овгуулдаг нь юу вэ?
Яах вэ? Эмэгтэй хүний нэрээр овоглож байснаас дээр юм уу л гэсэн юм. Энэ талаар охиноосоо зөвшөөрөл авсан юм уу? Ууг нь би хэлж л байсан. Юм дуурахгүй л байсан. Яах вэ? Нэг тогооноос хоол идэж байгаа юм чин ялгаа юу байх вэ гэж бодсон юм. Тэгээд ч бас хүүхдийн мөнгө авах шаардлага гарсан юм. Гээд хэсэг зур чимээг боллоо. Энэ завсар би нямд аваараа хандаж хүүхч нь өөрийнхөө нэрээр овглыг гэж аав чи хэлэхэд юу бодогдож байв? Аав хэлж л байсан. Өөрөө мэдэж байгаа биз гэж бодоод нэг их дургуутсыг өгж сонин санагдаад байсан. Хүүч нь хөхнөөсөө гараагүй байсан уу? Тийм ээ, гараагүй байсан. Хүүч нь чамааг хэн гэж дууддаг байсан юм? Ээжэл гэдэг. Тэгвэл аав их чинь аав гэдэг юм. Манайхан өвөө гэж дууд гэхээр аваа л гэдэг байсан юм. Тэр өдөр яагаад гинэтхэн жимсэнд явах болсон юм бэ? Урд нь жимсэнд явж байсан уу? Яагаад ч юм гинэтхэн тэр өглөө явахаар болчихсон? Хүүгээ алга болчихно гэж яаж мэдэх вэ те? Урд нь огт жимсэнд яваагүй. Орой ирээд хүүгээ алга болчихсон байхаар эгч рүүгээ хандаж юу гэж хэлсэн бэ? Юу юм хэлээгүй. Хамгийн гол нь хаагаад олчих юм шиг санагдаад байсан. Эгчтэй гомдох ч юм уу эсвэл эгч рүүгээ хандаж эвгүй хэлж маргалдаж муудалцсан тохиолдол байв уу? Үгүй. Яагаад? Яахав те? Ер нь та хоёр хэр зэрэг эвтэй вэ? Эвтэй. Хачи юм аа. Ийм юм тохиолдчихад байхад ингээ зүгээр байж чадна гэж юу? Юусэн нь? Үгүй. Олдгол юм шиг санагдаад байна. Хүүч нь зүүдэнд чинь орж ирж байна уу? Ерөөсөө зүүдэнд орохгүй байгаа. Хүн аваад явчихаар тэгдэг юм болов. Та хоёр дээр янз бүрийн залуучууд ирдэг үү? Үгүй. Өрхтөг найз залуучууд байхгүй юу? Байхгүй. Үгийнхээ эцэгтэй хизээ хаан танилцсан юм бэ? 3 жилийн өмнө мөрөнд танилцсан юм. Хамгийн сүүлд хизээ уулзсан бэ? Жирэмсэн болоод 2 сар болж байхад л уулзсан. Тэгэхэд заамар руу явж алт ухаж мөнгө олж ирнэ гээл явсан. Түүнээс хойш огт уулзаагүй. Одоо хаана явж байдаг бол? Энэ 107 дугаар сард ирчихсэн хот руу явж эмчилгээ хийх ингээд явж байсан гэсэн. Заамарт гимтэж бэрцсэн юм шиг байна лээ. Төвийн хэвлэлүүдээр хүүгийн ирлийг хийхэн зөвшөөрлөөр зогсоолоо гэж байна. Та үнэхээр юм зөвшөөрөл өгсөн юм уу? Юу? Би тгээгүй гэж дуугаа өндөрсгөл хажуунаас нь ээжийнхэн дуу бас чангарч чи яах гэж тэгэж байгаа юм бэ гэд нөхрийнхөө зүг ширүүхэн харлаа. Гэтэл гараараа мууралдаж доош харж суусан Эрдэнэчулуун би тэгсэн юм аа. Үнэндээ гордлогогүй боллоо. Олон хүнийг ядрааж эцээлээ. Арт түмэндээч баярлалаа. Засаг төрдөөч баярлалаа гэдэл би болиулчихсан юм. Одоо бол би өдөр болгон өөрөө ирж хайж байгаа. Чон нохоо идсэн бол хаа нэгтээ шувуу хүртэл эргэлтгэл ёстой. Гэтэл шувууч харагдахгүй байгаа. Одоо би бүр асуур холын уулд авч ирж байгаа. Гэд шүүр салтан бүхэлөө. Гэрийн зүүн талд суугаа эхнэр инх тайван. Тарих толгоогоо буцлагсаар байтал өөрөө хүртэл галзуурхна. Одоо ингээд гараад ирчих юм шиг л бодогдох юм. Ээжигээ апа эгч нарыгаа аниа гэж дууддаг. Хэлэхгүй үг байхгүй. Дуу шүү сайтай хүүхэд байсан. Түүний дуу хаанч тасрахгүй. Тас хийсэн айхавтар дуутай хүүхэд. Ямар ч юм боллоо гэсэн дуу шуу нь сонсогдхол учиртай. Хүн амтан аваад явчихсан юм болов уу гэж бодох юм гэлээ. Дүүрэн баяраас дүүгээ алдчихад эцэг гэхээсээ мөн дүүгээс айсан уу гэж асуухад мэдхгүй олдгол байх гэж бодсон. Тэр бүхэн арын модонд байгаа байх олж авъя л гэж бодож байсан. Ягаад дүүдээ алах бариулчихсан юм? Хурц ишлэх гээд хуучин хатаас тэгшилж байсан юм. Алхнаас өөр бариулчихмаар тоглоом байгаагүй юм уу? Отрын гэрт бол байхгүй бүх тоглоом нь энд үлдчихсэн юм аа гэв. Автар сав толны араар хүүхдийн зөөлөн тоглоомод чихээстэй харагдчихлаа. Тэр алах одоо хаана вэ?
Огт олдоогүй, хичнээн ирж хайгаад ч олоогүй. Хачи юм аа. Харин тийм ээ, ганцаараа бол яагаад ч тийм юм затгарахгүй. Уйлаад л хэд гурав алхаад л тэр алхахыг хаях ёстой. Гэтэл алхах нь юу олдохгүй юм гэж их тайван хэллээ. Энэ бүх яриа болж байхад дүүрэн баярын царайд инээмсэглэл тодорсоор байлаа. Ер эдний охтууд инээ далдаж ярих гэдэг гэмтэй бололтой. Хэд хоногийн өмнө бүгд дуу шуугүй хүрлээсэн бор царайтай бас байсансан. Одоо харин дуу шуу ороод сэрэгчиж гэж хамт явсан бүрэн тогтох сумын засаг даргын хамгийн газрын дарга Гамболд хэлж үлээ. Үнэн дээр энэ айлд уй гашуу болж ус нь өдөлсөн хүн алга. Ямар нэгэн асын тохио хүлээн санаашран ботсон хүмүүс л байх шиг санагдлаа. Магадгүй заяад хөргөөрөө хүүхэд олдно гэдэгт итгэж байх юм болов. Бид Эрдэнэ чулууныхаас гараад хүүхдийн гэрэлд явж байсан Бүрэн хаан багийн малчин баяр сайхныг очлоо. Эрэлт явж байхдаа та хүүхдийн мөр олж харсан юм уу? Тийм ээ. Анх их тайван гоо эрэлт явж хагаад хойд урд дөххийн завсарт Ямахаа уулын өвөрд голын сайран дээр хүүхдийн мөр харсан гэдэг. Түүнийг харах гэж явж хагаад наахан талд нь бас нэг шинэ мөр олж харсан. Хүүхдийн пүүзний хээ хуартай мөр байсан. Алга болсон хүүхэд пүүзтэй дан цамцтай байсан гэдэг. Хажуугаар нь шувуу нохооны мөр байсан. Ердөө л нэг ам дөрвөлжих хэмжээтэй эс байсан. Ганц хажуу тийшээ гიშгсэн мөр байгаагүй. Хүний урманд гутлаараа зурсан зүйлж байгаагүй. Яг дээш нь өргөд аваад явчихсан юм шиг л мөр байсан. Чоннохоо авч явсан бол чирмээр юм даа л гэж бодогдох юм. Хүнч гисэндээ тийм цэвэрхэн өргөд явчихна гэж баймааргүй юм гэж баяр сайхан хэллээ. Энэхүү Хувьсгал аймгийн бүрэн тогтох сумын Бүрэн хаан багт дөнгөж хөлд орж байсан ой 7 сартаа бяцхан хүү сураггүй алга болжээ. Хичнээн ирж хайгаад мэргэлж төлөвлөөд сургийг нь гаргасангүй. Зарим нэг хүн эцэг нь ирээд аваад явчихсан юм болоо гин. Бүрэн хаан багийн засаг дарга Ганбаатар дуудлага ирсэн анхны өдөр бүгийн эцэг Батцын гэлийнх рүү мотоциклтай хүн илгээж хандуулсан байна. Тийм сэжиг ажиг огт мэдрэгдээгүй гин. Тийхвэл тэр хүүхэд хайч юу? Чон нохоо үйдсэн бол хувцс хунрынх нь үлдэгдэл байх л ёстой. Бас тэр нь огт олдохгүй байгаа алхахны асуудал. Яаж ч ботсон чон алхахтаа хамт идэхгүй. Тэгвэл чон аваад явчихсан уу? Манайхан эртнээс чоныг хүүхдэд их сайн гэлцдэг. Тэр бүхэл гадаад орнуудад гिचий чон хүүхэд өсгсөн үлгэр домог бодит үйл явдал хүртэл байдаг. Анх байсан газраас нь 4-5 км газарт хавцлын ёроолд голын эрэг сайран дээр хоёр ойрхон газар хүүхдийн мөр үлдсэн нь ирлийнхэнд маш их гайхлыг төрүүлж байна. Зарим нэг нь хүүхэд зууж авсан чон хадлан авч байгаа хүмүүсийн чимээнээр зог тусч хүүхдээ газар зогсоож ийш тийш ажиглаж байхад дахиад зуугаад явсан байхаа гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэрв тэгсэн бол яагаад хүүхдийн мөр шаасан гац шиг огт хөдөлгөөнгүй байв? Магадгүй хүүхэд амь тавьчихсан байсан юм биш үсттэй. Гэтэл яагаад хожим нь мөр олсон хүнийг очиход хажуу хавцалд хүүхдийн дуу гарав? Ингээ бодохоор амьдч байгаа юм шиг. Гавьяарын бүх агууг нэгчгэд малын сэгцэн ясал гарснаас биш яг чон амьдарч байгаа үр олдоогүй болохоор гайхалтай. Тэгээд яасан байх вэ? Хүн аваад явсан уу? Хүн хороогоо тайсан уу? Барьж байсан алхахыг л хамгийн түрүүнд хайж олох нь зүйтэй болов. Ийм л эргэлзээ таамагтайгаар тамлилтаас буцлаа. Эрчмийн нуруу, төмөртийн нурууны орой эрчилсэн их цасанд шуурганд нүдөөсээр ард хоцорлоо. Эвий хөөрхий бяцхан хүүгийн эрсэдсэн амийг эцэг нь ирсээр эрчилсэн шуурганд эхийн сэтгэл жинцээрл. Хувьсгал аймгийн бүрэн тогтсон 2005 оны 9-р сар. Г. Инхбаатар.
За энэ хүүгийн сураг бас ерөөсөө одоо болтолдог байгаа. Одоогоос 20 гаруй жилийн өмнө бас ийм юм болж ирсэн байна. Өстө ярал одоо нэг 2 настай хүүгийн араас шаналж байна. За өмнөх 2 дугаараараа сураггүй алга болсон хүүгийн талаар хурагж исэн бол өнөөдөр арай гэгээлэг түүхүрхий гэж бодлоо. Хөвч тайгаад 3 хоног төрөөд эсэмэнд олдсон ингэцэл охины түүхийг та бүхэндээс хүргье. Одоогоос 7 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Их хуул суманд 6 настай ингэцэл охин гэрээсээ төөрч ар гэрийнхэн нутаг нугийнхнаа түүнийг 3 хоногийн турш хайсны эцэст тайгаас олж байсан билээ. Өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Их хуул суманд очиод байхдаа ингэцэл охинтой уулзаж тухайн үед юу болсон талаар ярилцахыг хүсэхэд алимны буур шиг улаахан хацартай сэрэглэн цовоо нүдтэй жаахан охин инэв хийлэн манад ирсэн хүн бүхэн л энэ талаар асуух юм. Сургуульд орсны дараа багш нар ангийнхан гээд зөндөө хүн намайг тэр тухай ярьж өгөөч гэсэн. Гэхдээ би цөөхөн хүнд санаж байгаа юм а ярьсан гэв. Ингээд ингэцэл охин гэрээсээ яагаад төөрсөн ойд 3 хоног хэрхэн амьдэрсэн талаарх яриаг хүргэе. Ингэцэл одоо 13 настай. Төөрөх үедээ тэр бээр 6 настай байв. Охины аав ээж хэдэн хүүхдийн минь буян заяа төвшиж охиноо эсэмэнд авсан шүү. 3 хоног алга болоход нь их хайж байсан. Амьд минь долтоосоо амьдал байж байдаг юм шүү гэдэл хайгаад байсан да гэж ярьсан юм. Охин нохоогоо чонтаа андууран айжгүйсээр төөрчээ. Хөвсгөл аймгийн Их хуул сумын малчин Үлзий Батынх Хуштын мод гих газар 2013 оны 8 дугаар сард намарч иж байж. Удам дамжсан малчин Үлзий Бат сумынхаа 1000 малчтын нэг. Тэднийх 5 хүүхэдтэй юм байна. Харин ойд 3 хоног төөрсөн охин ихцэл 4 дахь хүүхэд нь. 2013 оны 8 дугаар сарын 22-нд гэрийн эзэн Үлзий Бат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулan мотоциклтэй явж. Харин 2 том хүн адууга хурааж дэлгэхээр яваад эцгөө байж. Гэрийн эзэгтэй оюун гэрэл болон инх цул 3 настай байх хүүхдийн хамт гэрээс ихэд үлдэж. Гэтэл үнээ сайх цагаар буюу цагаан гэгээд тасрах үеэр тэнгэр муухаарж баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил ороогүй азархан бороо хувингаар цутгаж байгаа юм шиг л хүчтэй асгаж, аянга тачигнаж, цахилгаан эн тент гялсхийн цахиж эхэлсэн гин. Энэ үеэр цэрүүхэнд бэлчиж байсан хонь ямаа хошуурч урууцсаар хөдөл давсанд ээж охин 2 араас нь явган гарчээ. Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаг гэж энэ удаад цуг явсан байна. Их хуул сумын ой хөвч араатан амтнаар дүүрэн тэр тусмаа хээрийн амтан болох чон илбэг. Азархан бороо хүчтэй салхинд торох юмгүй уруудсан хонь ямааныхаа араас ээж нь явж тогтоож үлдээсэн хэсэг хонио инхцүүл охин нохооныхаа хамт харж үлджээ. Цахилгаан захих гэлбаанаар тогтсон хонь уруудаж нохоонууд гэлбаанд ногоорох нь чон шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна. Азархан бороо асгасан хിവэр л байж. Охиноо хайж нэрээр нь дуудаж гүйсээр ээж нь ч төөрөв. Тухайн өдрийнхөө 20 цаг болж байхад охины ээж оюун гэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна. Тэрээр гэр нь ойрхон байсан учраас охиноо гэрлүүгөө орсон байх гэж бодож явжээ. Гэртээ ортол баг охин нь орон дээрээ унтаж инх цул алга байж. Охиноо гэртээ ирээгүйг мэдүүд цуваа өмсөд нэмгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад араас нь гарч. Тэрээр охиноо хоолоогоо сөөтөл дуудаж морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хил өгөх хэрэгтэйгээ мэдэж утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна. Заахалтын хүнд адуугуу тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхнээс охиноо сургалж захисан гин. 24 цагт тэг 5 минутын үед сумын төвд байгаа ах дүү нартай онцгой байдлын газрын албан хаагчдад охиноо алга болсон тухай хил дуулгаж чаджээ. Үлзий Батынх Их хуул сумын төвөөс 40 гаруй километрт намарчж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд 7 аврагч сумын төвөөс
охины аавыг машиндаа суулгаад ирсэн байна. Үлзий Батынхтай айс агалт байдаг нутгийн иргэд аврагчдтай нийлэн 3 баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самсан байна. Гэвч охин усан тайсан чулуу шиг л алга болж. Охин тухайн үед дан цамц тод яга өнгийн өмд кэттэй байжээ. Охины ээж оюун гэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар л байж. "Миний охин хаана байна? Инх цулаа" гэдэл хоолоогоо сөөдөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгөө мэдэхгүй зөндөө гүйж. Тэрээр үгээр хэлхий аргагүй хэцүү юм блэ. Яах гэж орхиж явав даа гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадаагүй. Энэ модон дор орчихсон болов, тэнд байж байгаа юм болов, уйлжгүйсээр хааны газар бахардаж унаад нохоо шувууны хоол болчихоогүй байгаа даа гэд элдв юм бодогдож байгаа юм. Ер нь л дэлхийн хүмүүрчих шиг хамаг юм алдчих шиг л болсон. Ингэж авахдаа өөрөө төөрчихсөн. Дүүтэйгээ булаацалдаж мөн барьдаг булцгар гар нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан. Охиноо л олох юм шүү. Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж. Модны хонгил олоод орчихсан байгаасаа гэж их залбирсан. Химэн ярив. Тэр үед 10 алхмын цаадах зүйл харагдахгүй болтлоо манан буусан байсан гин. Бороо хувангаар асгаж байгаа юм шиг л их устай. Инх цулийн аавч морой унаад ууланд гарсан байна. Хашгираад л тавиад байсан гин. Сүүлдээ унаж явсан морь ницэж явган явж эхэлж. Хүн амтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд утлаа арай чамаа өргөнд дийлж байхад хүүтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан хамгийн хэцүү даваа байсан тухай ярьж байв. Бүх хувцас норж хүүх харахгүй болтол жиндээж хүндэрч байсан ч бич дуу гархан охин минь бидний дүү сонсоод айчихвэ гэхдээ арай айдуугаар дууцаар явсан гэж ярьлаа. Эрлийн багийнхан эн тентгөө буу тавьж хашгирч хээрийн амтан үргэж авчээ. Охиныг эсэн мэнд олохгүй гэж лам бөөнөр хэлжээ. Ийхүү үүр цайж өглөө болов. Гэвч тэнгэр бүрхэг хിവэр. Хүчтэй орж байсан бороо баг зэрэг намтсан ч зүсэрсэн хിവэрэ. Эрлийн багийнхан эхнээсээ Үлзий Батынд буцаж цуглав. Бүгдийнх нь л хувцас нороод усан гүзээ болчихсон ууланд яваад их ядарч. Аймгийн төвөөс засаг даргын тамийн газрын төлөөлөл ирэлт явах арга гаруй хүний хамт ирсэн байна. Нутгийн иргэд сумаас ирсэн аврагчтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хаашаага 30 км самсан боловч олсонгүй. Бут, сондуул, нүх, модны хонгил, жалах хад, уул гээд их өвсөн дотроос зүү хааж байгаа юм шиг л хайсан байна. Энэ хугацаанд хүүтэн бороо зүсэрсэн хിവэр л байж. Охины ар гэрийнхэн 2 дахь өдрөөс бүр хэцүү байдалд орсон байна. Тэр тусмаа ээж нь яах гэж охиноо хаяад явв гэж уйлан ухаан санаанд диндүн болоод галзуурах төхөж эхэлсэн байна. Эрлийн багийнхны зарим нь мэрэгэн түргэн хүмүүст үзүүлж. Зарим нь лам руу явж үлдсэн бүүдээр очижээ. Ихэнх үзмэрч амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ, уул усаа харахад химээж байсан гэдэг. Харин нутгийн нэгэн удхан гэрийн чинь байгаа зүгээс баруунтаа харагдаж байна. Дулаан газар гараараа оролдоо сууж байна. Их сэргэлэн хүүхэд юм. Амийг нь бүхэлж өглөө. Тэнгэр гэгэрч бороо намжхаар олдно гэсэн байна. Охиныг амьд хэмээн хэлсэн сэтгэлд нь жаахан уужирсан ч Эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй 2 хоног. Эрлээ зогсоохоор болов. 2 дахь хоногоос Эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олно хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Үлзий Батынхаас километр хүрэхгүй зайд их модтой уус байдаг аж. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг олдгоосоо өнгөрөв бололтой хэмээн эцэг эхт нь хэлхээсээ зүрхшээ. Ингэсгээд ирлээ отглох уу да гэсэн байна. Гэвч инх цулийн ар гэрийнхэн болон 30 гаруй хүн ирлээ үргэлжлүүлсээр байж. Охин алга болоод 3 хонжээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд
2-3 хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн баг ихнийг хооллож ундлахаар гэрлүүгээ эргэж хонь гарган цайсан байна. Нэгэн бөө ээж нь уулнаас буухгүй уйлаад гүгээд ах юм. Нулимс нь охиныг чинь хаачгаад байна. Битгий уйл сүү цагаан эдэг хангаад л хийдэг өрг гэснийг санан тэнгэр хангаатаа цацал өргөж залбирчээ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна. 3 өдөр тасралтгүй уйлгансан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн гэрлийн багийнхан гэрлүүгөө буцах гэж байтал амгалан химээх нутгийн залуу та хэд хөдөлж бай. Бид хоёр энүүхэн хаваар харч хаад араас чинь давхад очигээд модны зах руу оржээ. Амгалан юм үзэж хардаг химээ нутгийнхан нь алдсан мал тэргүүтээ зүүсийн сургийг түүгээр гаргуулдаг байсан аж. Хамт яваа хүндээ амгалан ийшэл байгаа юм шиг мэддэд байх юм. Худлаа биш байгаа да гэсээр явсан аж. Тэдний охины нэрээр хашгиран дуудаж автал нэгэн бүдүүн модны ёроол юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаа өмд цухаж байсан. Тэгээд мориноосоо буун төхөччөөд "Инх цулаа, амгалан ах нь таниж байна уу?" гэтэл модны хонглоос охин шурган гарч ирээд хүзүүдэд авч. Хүзүүнээс нь тас тэрвэрч нилээд уйлсны дараа амгалан охиныг дээлэндээ орон тэрврээд гэрт нь хүргэжээ. Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл 10 гаруй километрийн зайтай. Ингэж 6 настай ээжийнхээ өврөөсч гарч үзээгүй нийлх охин хөвч тайх дунд 3 хонсны эцэст олдов. Олсон дараа сумын эмчт түүнийг үзээд "Зүгээр байна. Юутаач халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй" гэсэн байна. Шар тосоор тослуулсан нийлх амтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар зөндөө унтсан гэн. "Намайг 2 гөрөөс хамгаалсан байхаа. Айж төөрч 3 хонсон тухайгаа охин нэг харсан чинь ээж намайг бүрэгчтэй орхиод явчихсан байсан. Бүрэгдээс айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм. Тэгээд тэр үед бүргэд биш чон зогсож байх шиг санагдсан. Тэгээд л гүйсэн. Мотон дундуур гүйж байхдаа их таарсан. Нэг модны дор орсон. Тэндээ бороо намтахыг хүлээж яасан чинь унтчихсан байсан. Сэрсэн чинь миний хажууд 2 гөрөөс хөвтөж байсан. Тэр 2 намайг хамгаалсан байхаа. Бороо намтахаар гэрлүүгөө явандаа гэж бодож байсан ч ахаад унтчихсан байсан. Сэрсэн ч бороо орсон хിവэрэл байсан" хэмээн ярив. Түүний энэ ярихыг сонсож суусан ээж нь "Миний охины буян заяа түшиж гөрөөс хүртэл манаж амьд үлдсэн байх. Тэнд хайж авсан бараг бүх хүн осгохоо алдаж нэрмэл арих шар тостой ууж дотроо халаах нь халааж явсан. Тэгэхэд миний охин огтхонч таараагүй байсан шүү дээ" хэмээн ярив. Тэр үед их айсан уу? Ихэнхдээ унтсан болохоор их айгаагүй. Гэхдээ шувуу янз бүрийн чимээ гарахаар айхтаа нүхэндээ улам шигдэж байсан. Зөндөө уйсан уу? Уйсан. Гэхдээ аав ээж хоёрт их уйлаагүй гэж хэлсэн. Тэнд байхдаа юм идсэн үү? Борооны тогтоол уснаас жаахныг уусан. Бас минийх нуугдж байсан модны хажууд зөндөө жимс байсан. Тэндээс жаахныг аваад модныхоо дор орсон. Харагдаж байсан мод чинь яг ямархуу мод байсан бэ? Төсөөлөд яриад өгөөч. Их том мод. Яг би багтахаар жахаан өгдөөр нь гарсан байсан. Аав ээж тэр нүхийг модны хонгил гэдэг гэж хэлж өгсөн. Тэндих дулаахан борооны ус модны гадуур урсаж байсан. Тэндээсээ гарч гэрээ хай гэж бодсон уу? Бороо намтахаар хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав ээж хоёрын айл нэг нь намайг олчгол байх гэж бодож байсан. Нутгийн амгалан ахыгаа очиход айсан уу? Хүн дуурах шиг болохоор найсандаа нөхөндөө улам шигдсэн. Тэгэхдээ чимээ гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан байх та. Чамайг олсны дараа чи зөндөө уйсан гэсэн тэр үед юу бодогдож байсан бэ? Мэдгүй байна. Чи ойд олон янтаг харсан уу? Бас амьтдын олон янзын аваа сонссон уу? 2 гөрөөс миний байсан модны хажууд зөндөө удаан байсан. Бас туулаа харсан. Гэхдээ өмнө нь туулаа харж байсан л та. Одоо нохоноос айдаг хിവэрээ юу? Хിവэрээ. Гэхдээ одоо бол юуч болсон хаашаач гүйхгүй гэж боддог.
Тэрбээр бүтэн 3 хоног хүтэн бороонд огтхонч нороогүй байсан бөгөөд модны хонгол бороо орох үеэр их дулаахан болдог байна. Хэдийгээр охин айгаагүй гэж гэрийнхэндээ хэлж байсан ч нүд нь хавдаж зөндөө уйлсан байсныг ээж нь ярьсан юм. Аймаг сумын онцгой байдлын аврах тусгай ангийн 7 машин, нутгийн иргэд болон ах トゥ хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикл, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг гэрлийн ажиллагаа үргэлжлсэн байдаг. Охиноо 9 минут болсон аав ээж хоёр нь сайхан сэтгэлд ирлийн багийнхныг 7 хоногийн дараа гэртээ урьж цайллага хийсэн гэсэн. Мөн хайртай охиныг нь болохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу амгаланд ч гарын бэлэг сэтгэлийн үгээ хэлж одоож ай сайхалж явдаг байна. Инх цул охин өдгөө их ус сумын дунд сургуульд суралцж байгаа. Тэрбээр ангийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд гэртээ ч хамгийн хэрсүүн гэдгийг аав ээж нь бахархан ярьж байсан юм. Ээжийнхээ өрөөс гараагүй нийлх охин хөвчтэйгад 3 хоног төөрсөн ч 9 минут болцсон гигийн түүх ийм ажээ. Химэн эргэл цэцгийн мен дээр гарсан мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Мэрэг төлгийн хэрэгээр 30 орчим жил ял эдэлсэн Зайран Дамдангийн эд шид. 1970-аад оныхон хөвсгөлийн Зайран Дамданг андахгүй. Тэрбээр мэрэг төлөг хараалж хатах хийсэн хэрэгээр олон жил шоронд суусан нэгэн бөгөөд ардын багш хэмээгтэн шоронд нэрд гарсан Пэрнлээ найдан салхитын колоноос оргоход нь Зайран Дамдан тус болсон гэдэг. Найдан түүнд оргох төлөвлөгөөгөө нэгтгэнгүү ярьж 25 төгрөгөөр гарыг нь цайлахад "За, ах нь чамд тус болно. Би олон хүнд тус болсон. Харин чи элдвийн хүнд яриад байвал чамааг золиос нь гаргаж худалдах хүн халахын шоронд олон биш шүү" гэсээр нар шингэхийн үед төлгөө татаад "Чаата өнөөдөр оргож болохгүй, маргааш их хүлээ" гэж хойшлуусаар байгаад яг 21 дэх хоног дээр нь "Өнөөдөр замчин бүтэмжтэй, айх явдалгүй" хэмээн замыг нь засч өгсөн гэдэг. Зайран Дамдан шоронд хийсээр хоригдож байхдаа иймэрхүү байдлаар олон хүнд тус болж нэрд гарчээ. 1964 онд завхны Тосон цэнгэлийн хорох лагер татан буугдаж, Гөлөөн цэрэн дундаг Дашин ядмаа Зайран Дамдан нар хот руу ачигдаж Улаанбайшингийн шоронд ирсэн байна. Дамдангийн бүх пүүгээ дэвсгэр шашны эд зүйлсийг хоригдлоод барьчихсан. Дамдан өөрөө шилүүсэн дотортой дугуй хээтэй цэнхэрт хоргон дээлтэй хит хутгата шоронд морилсон гэдэг байна. Хянагч нарт хүртэл түүнээс бишүүрхэж хутгийг нь хурааж авалгүй дархалсан нь энэ байлаа. Зайран Дамдан шоронд байхдаа мөнгө гэчийг ёстой л эргэлдүүлдэг байж. Гэхдээ авгар атмаа маягаар мөнгө цуглуулах биш, өөрийнхөө авьяас бэлгээр шоронгийн дарга хянагч нараас мөнгө авдаг ажилтай. Учир нь тэд Дамдангаар мэрэг төлөг хийлгэж, зарим нь бүр ар гэр авгаа хүүхдээ хүртэл даатгахчихсан ээж тийш нь авч явж барай засал хийлгдэг байж. Гэвч тэрбээр мөнгө төгрөгийг нэг их тоодоггүй. Ямар сайндаа л сүсэгтнүүдийн өгсөн мөнгө төгрөгийг нааран дээрээ ил хайчихдаг байж л дээ. Тиймээс нэг сэргэлэн хоригдол мөнгийг нь авчгаж. Тэгтэл цуу татмаан Дашин ядмаа "За, эцгийн мөнгийг авсан хулгайчин гэдсэн өнөө шүн дүүч өхөн дээ" гэсэн байна. Энэ яриаг тэнд хоригдож байсан бүх ялтан сонссон бөгөөд шүн болоход Дамдангийн нааран дээр хэн нэг нь мөнгийг нь эргүүлээд бүгдийг нь тавьчихсан байсан гэдэг. Арга чадалтай, авхаалт самбаатай, хаанч утсан асар их нөлөөтэй байсны хүчин тэрбээр мөнгө төгрөг, хувцас хунаар идэж уух юмар огт дутгалгүй 30 орчим жил ял эдэлжээ. Ингээд Зайран Дамдангийн талаар өгүүлсэн зарим хүний дурсамжийг танилцуулъя. Төвний охин Батчулан өгүүлэхдээ миний аав Жамбын Дамдан 1908 онд Хөвсгөл аймгийн Ринчин Лөмб сумын нутагт төрсөн. Эцэгийнхэн гар дээр эгч дүүгийн хамт өссөн. Аавын маань эмээ, ээж нар чадaltaа сайн удагнууд байж, ижтэй сайхан тэнгэрүүдээр мануулж байснаас аав минь
удмаа залгаж 9 настай байхтай хуйгалсан гэдэг. Аав маань эвдийн хийдэд шавлин суудаг байсан гэдэг. Монгол төвд бичгтээ тооны ухаанд гаргууд хүн байсан. Би сургуульд байхдаа аавыг тоогоор мэргэлдэг болохоор нь 4 язгуур тооны толь бичиг барьж суугаад ааваар тоо бодулж шалгадаг байв. Хэдэн ч оронтой тоо бай квадрат зэрэг дэвшүүлж хариуг нь огт таалтаагүй хэлдэг байсан. Аав маань их эрдэмтэн Бимбэрийн угсаатны зүүн судлаач эрдэмтэн Бадам хатан нартай их дотны харилцаатай байсан. Монголын угсаатны зүүн салбарт аав маань их хувь нэмэр оруулсан гэж би боддог. 1938 оноос 1968 оны өвлийн сар хүртэл аав маань халахын чанга дэглэмтэй гэсэн бүх шоронг дамжин орж гарч явсан. 1969 оноос хойш баривчлагдаж таслагдаагүй боловч дотоод явдлын яамны байнгын мөрдөлт нь Улаанбаатар хотыг тойрч нүүж явсаар 1972 онд нутаг явж эгч дүүстэйгээ уулзаад хот руу буцах замдаа Алаг Эрдэнэ сумын нутагт нас гарсан. Ер нь манай аав Алаг Эрдэнэ сумаас байнга баривчлагддаг байлаа. Үсгэл амийн шүүхээс ял авч шоронд орж явсан. Мөн л Алаг Эрдэнэ сумын нутагт амьсгал хураасан. Миний аав үзэл бодол, итгэл, ухаарлаараа уужуу байж хүмүүнийг тэнгэр, лус, төрийн сүлжтэй нь холбож ил талдын бүх орчлонгийн амьдрал үнэн огт шантралгүй туйлбартай жинхэнэ хүний өмстэй амьдрсан хэмээн ярьсан байна. Монголын шинжлэх ухааны академиг олон жил тэргүүлсэн Базрын Ширэн Дивгой түүний тухайд урсгахдаа. Нэг өдөр Цэдэнбал намайг дуудаад дарахтын зайран Дамдан гихчийн тухай ард олноос олон захиа заана миний нэр дээр ирсэн. Энэ хүний тухай судалж үзүүштэй санагдлаа. Угсаатан зүүн судлаач Ринчингийн хамт тэр хүнтэй уулзаж учир байдлыг тодруулж ирнэ үү. Нэг боодолтой зүйлийг түүнд өгөөрэй гэсний дагуу миний бие Ринчинтэй уулзлаа. Тэгээ бид хоёр нэг өдөр кино үйлдвэрийн зааланд Дамдан шоронгоос авчруулан уулзсан. Уулзахаар барахгүй түүний бүүлхийг кино хайсныг буулгаж авсан. Ринчин Дамдан хоёр эртний танилуд байсан юм бэл. Кино зураг авах цуурт би Ринчингээс бөөгийн тухай зарим зүйлийг тодруулж авсан. Дамдан хуйг дуулгаа өмсөд зааланд бөөлөхдөө гацраас хөндийрч таазны тгий голд дүүлэн ирж бөөлж байгааг миний би нүдэрээ харсан билээ. Би тэр гайхамшигтай агш одоо хүртэл санаж явдаг. Тэгээд бөөллийн дараа баг зэрэг ярилцсан суух зурд тэр нэг мэтгэд алга болсон байж л. Би Цэдэнбал даргын өгөрөө гэсэн боотолтой ямиг өгч чадаагүй дэ бантаад Ринчингээс "Хөө нөгөө хүн чи хайцсан бэ?" гэж асуух. "Лаавал хаалгаар гарсангүй" гэж хариулж байсан. Энэ тухай Цэдэнбалд танилцуулаад боотолтой ямиг чинь өгч чадаагүй гэж учралтал. Би тэр хүнтэй хэдэн минут уулзах юмсан. Даан боломжгүй юм. Санаа алдаж ил. Тэр бөөгийн тухай киноны хальсыг кино үйлдвэрийн архивд хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс орнуудад үзүүлж харуулбал Монгол хүний чадварыг гайхна гэж бодоод миний би кино үйлдвэрийн архиваас материалыг нь хайж үзтэл 1990 оны үед устгагдсан тухай актаас өөр зүйл олоогүй хэмээсэн. Угсаатны зүй судлаач эрдэмтэн Бадам хатан ярихдаа би анх удаа Дамдан Зайранг Ринчин багштай танилцуулсан юм. Тэр үед Дамдан Зайран мөрөнгийн мөрдөнд байсан үе л дээ. Аймгийн намын хороотой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж буудлын жижиг өрөөнд Ринчин багш Дамдантай уулзаж бөөлж өгөх хүссэн. Тэгтэл Дамдан "Өвнөөс олоод энд сууж байгааг та мэдхэлээ" гэж татгалзахад нь би "Таны өвөг дээдсийн толгойг бүгдийг нь мэд. Тэр бүгдийг нэг өдөр ачаад ирвэл та яах вэ?" гэл. Тэгтэл Дамдан ихэд сандарч "Батам хатан минь тэр ёстой болдоггүй хэрэг. За би та хоёрт явганаар бөөлж үзүүлье" гэсэн. Ринчин багш бид хоёрын тавиланг айлдаж хайрлаа гэх. За гэд хуураа татаж онготоо оруулснаа Ринчин багшд хандаж "Та санаж бодсон зүйлээ бүрэн гүйцэд хийж чадахгүй байсаар энэ ертөнцөөс явах юм. Харин энэ Бадам хатан бол санснаа гүйцээгээд төдийлөн их насалж чадахгүй хорвоог орхих нь" гэж
миний онгод хэлж байна гэсэн бил хэмээсэн. Унгарын бөө судлаач эрдэмтэн Монголд судалгааны ажлаар ирээд Ринчингуатай уулзаж Монгол бөөгийн чадлыг ганц ч болов үзэх юмсан гэж хүссэн. Тэгтэл Ринчингуа тэр болно хэмээгээд түүнийг Шоронгоос гараад Улаанбаатарын хайлаастад амьдарч байсан Дамдан Заринтай уулзсан байна. Ингээд тэд учир байдлаа ярилцсны эцэс Дамдан Зарин бөөлөхөр болж ил. Тэрээр эрдэмтэнд хандаж холоос ирсэн танд би нэг бэлэг барив. Хулгай онгодоор 100 өмнө зүгээс нэг алиас мөнгөн аяга авчруулж танд дурсахыг гэж хэлээд бөөлж гарсан. Тэгээд баахан бөөлсний эцэс нэг мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирээд эрдэмтэнд барьсан. Ринчингуа эрдэмтэн хоёр бүр гайхаж орхиж. Харин маргааш нь Ринчингуа үүнийг юу н шал хаанаас авсан тэр газарт ч очийгээд Зайран Дамдан эрдэмтэн хоёрыг дагуулад машин хөлөглөн Хинтэн аймгийн Мөнх хаан сумын нэг айлд ирж. Тэгээд сонин сайхан яриа дэлгэн байх зураа Ринчингуа танах ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз гэж асуухад гэрийн эзэн өвгөн бид ам бол 3 уулаа. Өчигдөр уржигдэрхэн авдранд байсан мөнгө аяга алдаж орхиод биений хулгайд хардаа адал сууж байна. Уг нь манайхаар ойрын хідэн өдөр хүн амтан үзэгдээгүй юмсан. Тэгэхээр бид 3-ын хин нэгнээс гарцаагүй л дээ гэсэн байна. Тэгтэл Ринчингуа цонхон дотроос өнөөх мөнгө аяга гаргаж харуулхад гэрийн эзэн хөө энэ байна шүү дээ гэд учиргүй гайхан дуу халцсан гэдэг. Өнөө цагт бол гар утсаар биендээ мэдээлэл өгөөд тохиролцчлоо л гэж бодмоор. Гэвч захиргааталтын үед хөдөө орон нутаг руу уцаар ярих гэж захиалга өгөөд 4-5 хоног байж нэг юм хоорондоо харилцдаг байлаа шүү дээ. Унгарын эрдэмтэн энэхүү явдалд итгэж ядан. Эднэр хуйлцсан байж магадгүй гэж бодоод дахин шалах гар шийдсэн байна. Тэгээд нутаг буцах өдрөө Ринчингуа хамт Дамдан Зарингийн гэрт ирээд хамрын тамхи тамхилах үед нь та энэ хөөргөө надад бэлгэлчих хэмээсэн байна. Гэтэл Зайран Дамдан халахын нутгаас аваад гарч чадвал авал да гэд өнөөх хөөргөө өгч. Эрдэмтэн маргааш нисэх буудлын гайлаар орох үедээ Зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзүүлэх гэтэл тэр нь алах болчихсон байж. Тиймээс тэр ихэд гайхан биширж Монголын бөөгийн эрдэм чадалд үнэхээр итгэлээ хэмээн Ринчингуад хэлээд нутаг буцсан гэдэг. Дамдан Зарин Ринчингуад дархтын бөөгийн дуудлагуудыг хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн Монгол бөөгийн судалгааны хэрэглэгт хүн хэмээх номондоо өдөр сараар нь тэмдэглэн үлдээсэн байдаг бахнэ. Өчүүхэн мөртлөө тун аюултай гэмт явдлууд. Нуугдж тоглож байгаад хөргөгчөнд орж өгсөн 2 хүүгийн хэрэг. 1975 оны хавар энэхүү эмгэнэлт явдлыг сонсоод уйлах нь уйлж гашуутах нь гашуудж билээ. 3-4 настай хүү охин хоёроо дөнгөж ойноос өнгөрч буй дүүтэйн чоочилж хаад ажилдаа яаран явдаг залуухан аав ээж хоёр амьдрна. Тухайн үед цэцэрлэг яасл олдоход бэрх үе байлаа л да. Тиймээс 3 хүүхэд нь орон гэртээ зоргоор өсч байв. Өдийн цайны үеэр аав ээж хоёр нь ээлжлэн ирж 3 хүүхдээ хооллоно. Аз болоход 3 хүүхэд нь хамрын ханиад ч хүрдэггүй байж. Гэтэл нэг өдөр ээж нь гэртээ ирэхэд мөлхөө жаахна нь хөргөгчнийхөө өмнө шүлсээ гоожуулаад унтаж байв. Ах эгч хоёр нь байдаггүй. Эхийн сэтгэл дүгшиж би засах газар том өрөөндөө ор хүнжил доогоороо утсан ч байдаггүй. Эцэст нь хөргөгчөө онгоолгоод зүрх цусан муухай ойрлоод ухаан алтан унсан байна. Дээр үеийн бөмбөр хийцийн зээл хөргөгч том зайтай. Мах хүнсгүй хөргөгчийн доод талд 2 жаал элбэгхэн багтана. Тэгээд ч зөвхөн гаднаасаа товчийг нь дарж ажил онгоолгоно. Мөлхөө дүүгээсээ нуугдаж хоорондоо нуугдаж тоглож байсан ах эгч хоёр нь тийшээ орчгож. Гэтэл гаднаасаа товчийг нь дарж онгойлгодог хөргөгч 2 хүүхдийг мөнхийн цэвдэг рүү аваачихсан тэр. Ингээд л хүлдчихсэн хэрэг.
Бот бол хоёр хүүхэд хөргөгчнөөсөө гарах гэж нэлээд юм болсон баг. Аюултай хэрэг шүү. Одоо ч ийм хөргөгч зарим айлуудад байж л байдаг. Энэхүү эмгэнэлт явдал 1997 онд дахин давтагдсан байна. Хуучны Орос хөргөгчний хаалганы гадна бариулдал төгжээ байдаг учраас нэг л хаагдсан бол тас цоошлогдсон дотроос онгооно гэж байдаггүй. 5 настай хүү охин хоёр тоглож байхад эвдэрхий хөргөгчөнд орж хаагдан гарч чадахгүй байсаар бүртэж амь насаа алдсан гэдэг. Тухайн дүүрэгт оршин суух хоёр хөршиг олон жил сайн хөршиг холбоотой байсан бөгөөд этний хүүхдүүд ижилтэн дасч оровч гаравч салахгүй хамтдаа тоглодог ажилтай. Ингээд 1997 оны өдөр хоёр хүүхэд бас л хамт тоглохоор нэг нийт нь үлдсэн байна. Нэг дор ажилдаг ээжүүд нь ажилдаа явцгааж охины аав хүүхдүүдийг харах үүрэгтэй үлдсэн ч шөнийн ээлж нь гарч нүд хамхилгүй хонсон манер өөрөө ирэхгүй нам унтж өргөж. Орой 17 цагийн үед эхнэр нь ажилласаа ирж хүүхдүүдийг үгээснээр хэрэг мандсан байна. Хитэн өрөөгөр хийсэн эрэлт гарч гэрт гадаагүй хайхад олсонгүй. Хүүхдийн өрөөний хаалга дотроосоо төгжээтэй байсныг сүхээр эвдэн орж шүүгээ, шургуулга, ор хүндий болгоны нэгжиж үзээдч байсангүй. Гэтэл өрөөний буланд байдаг эвдэрхий мэр хөргөгч хин нэгний нүдэнд туссан бөгөөд дотор нь байсан бүх новш шалаар нэг тарчихсан байж л дээ. Ингээд хөргөгчний хаалгыг татаж үзтэл дотор нь хоёр хүүхэд хагас сууга бие биенээ тас зурчихсан, хамаг бие нь хурж хамар амнаас нь цус садарчихсан, амьдын шинжгүй цонхийн цайчихсан байж. Эвдэрхий хөргөгчөнд ороод өгчгэн чинээ санаагүй аав нь тэднийг тэрэн авч хиймэл амьсгал хийх гэсэн боловч оройтсан байлаа. Хинээд ч гэсэн байж л байдаг эвдэрхий хөргөгч ийм гай даавуулна гэж хэн санах билээ дээ. Гэвч тэр даруйда цагдаа дуудсангүй. Манер хоёр хүүхдээс гарсан цусыг цэвэрсэн нь цагдаа нарт улмөрөө боловсон гэмт хэрэг мэд үзэгдэж буруугүй буруутан болж сэжигтнэр баривчлагдсан байна. Өөр хүүхдээ алдаад уй гошуу болж байхад хүүхдээ хөнөөсөн байж болцсошгүй гэж сэжиглэгдэн баривчлагдах нь ямар ойлго байх вэ? Гэвч хуршууд бие биенийхээ ааш занг сайн мэддэг найз нөхөд байсан тул та тун ядах юмгүй ойлголцсноор хис сэргээр аврагдсан байна. Зүү зуувал бүү яр. Ээж маань зүү амандаа зуухыг хатуу харгалдаг байсан юм. Түүнийг баг залууд ийм нэгэн явдал тохиолдсон гэдэг. Үйл урлаж суусан бүсгүй зүүгээ амандаа зуучхаад хуршайлынхаа хархууд хандан үг хэлэх гэтэл аманд зуусан зүүн хоолоор нь орчхож л дээ. Энэ тухай ээж маань хөрхийн минь их зовсон. Сүүлдээ сум орж гэдэс дотроо хаглуулаад ч бүтээгүй. Ямар өнөөгөх шиг гэрэл дуран байх биш. Одолгүй имлэгтэй өгөөд болсон гэж ярьдагсан. Бүсгүй үг хэлэх гээд амьсгаа авахтаа л тэр зүг хамт татчихсан бололтой. Ээдэ хүүхдүүд минь зүү аманда бүү зүү. Зуувал бүү яр гэж ээж маань үгэлдэг байж үлээ. Хүмүүсийн ярих нь зүү хамгал дотор эрэхтнийгэн сүлбэн хүний бие дотор тэнэвчилдэг бололтой. Шүдэнцээ асаатал нүд сохров. Энэ хэрэг соц нийгмийн үед гарчээ. Хэсэг оюутан залуу ширээ тарин суугаад хөзөрдөж байж л дээ. Тоглоомж ид дундаа. Бас ч гэж мөрийтэй. Оноо нь нэг төгрөг. Тасалгаа дүүрэн утаа. Мэдээж бүгдээрээ л тамхи байгуулцгаана. Тэгтэл нэг нь шүдэнц зуран тамхи хасах гэтэл час хийсэн чимээ гарч толгой нь хаашаа чимбэ нисч бодох шиг болжээ. Энэ үед зэрэгцэн сууж байсан нэг нь нүдээ даран "Ёй, ёй" хэмээрлв. "Үгүй яач вэ?" гэвэл "Шүдэнцний чин галтай хөхөр нүдрөө орчих шиг боллоо. Ёй" гэсэн байна. Энэ үед бүгд л дэрхийн босч нүдийг нь усаар угаасан боловч хожимджээ. Түүний нүдний зүсгийн дээр бүрэн шатаж амжаагүй хөхөр очиж наалдснаас харж чадахгүй болов. Удтал эмнэлгээр явсан боловч эвэрлэг эдэн шатаж түлэгдсэн учраас хараа ороогүй юм байна.
Хэн нэгэн хүн шүдэн засаахад хажууд нь сууж буй хүмүүс энэ явдлыг санаж байвал зүгээр баг. Шүнжин өдөржин тарчилсан нь. Цус нийгмийн үед Батцамбарын сангийн аж ахуйд Мохаммед хэмээх казак залуу ажилладаг ажилтай. Тэр нэг өдөр октоодтай муудалцаад гудас хүнжил шүүрэн авч бухлын ёроолд очиж унтнаа гэд гараа авчихж. Гэвч үүр цайхын хэрд тэр эргэж ирсэн байна. Хамт ажиллаж байсан хүмүүсээ дуудан сэрээгээд миний чихэнд юм орчихлоо. Бүр хачин эвгүй захтнаад дотор нь хөдлөөд байх юм гэсэн байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь чихийг нь ухаж төнгөсөн боловч юу ч гарсангүй. Мохаммед өдөржингөө шаналнд арчилж хилэн дээрээ юу ч тавьсангүй. Ажилд ааж гарсангүй. Үргэлжил чихээ авахад байж сууж чадахгүй ийш тийшээ гүгээд ажилтай. Миний чихэн дотор ямар нэгэн амьтаг хөдлөөд байна. Яалтчгүй байна гэж байн углана. Хамт ажиллаж байсан хүмүүс нь эхлээд шоолж хөхөрж байснаа сүүлдээ өрөвдөж эхлэв. Шөнө нь бүр унтсангүй. Сүүлдээ бүр тис чадан орилж ийш тийшээ зовхочж эхэлж. Тиймээс хамт ажиллаж байсан нөхөд нь арга ядаад түүнийг дагуулan баригатын ахлагч Цэрэн гэдэг айлд очиж учир явдлаа хэлж л дээ. Тэгтэл унтаж хөвдсөн гэргийг ухсхийн босч ирээд чааваас шоргоолч ч юм уу хорхой чихэнд ч орчгож их хэцүү байдаг гинлээ. Химээснэ асаалтаалаан дээр жижиг халбханд шартоос хайлж хав халуун болсныхан дараа Мохаммедийн чих рүү цутгаад араас нь хөвөнгөөр бүглэж орхиж л дээ. Ингэж тэр зовлонгоос ангиж ирсэн байна. Харин энэ цагаас хойш шөнө унтах болгондоо чихээ хөвөнгөөр бүглэж унтдаг болсон гэдэг. За ер нь хөдөөхээр явахдаа нэг чихээ бүглөө гэдэг нь бас эндээс үссэн ч гэж магадгүй юм. Нөгөө ертөнцтэй холбогдсон миний түүх. Сүнс сонирхогч Герман айлнаас орчуулсан амар зайгийн явуулсан олон түүхүүдийг та бүхэндээ хүргэн ингээд ихний түүхийг нь хүргэе. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эхний бичлэгийг өөрийн үхлийг мэдэрсэн тэр хормын түүхээр эхлүүлье. Би жирийн нэгэн монгол хүний хувьд үхэл, сүнсний талаар ганц нэг зүйл сонсож байснаас ер нь бол үхэл, сүнс, нөгөө ертөнц гэдэг үгсийг муу ёр хэмээн үзэн хилэн дээрээ дэнсэж байсангүй. Гэхдээ азарч гэх юм уу, ёроорч гэх юм уу, ийм нэгэн зүйл надад тохиолдон өнгөрснөөс хойш нөгөө ертөнцийн талаарх мэдэх хүсэл маань өөрөө ирэхгүй би болсон юм. Би тэр үед 28 настай залуухан эхнэр, залуухан ээж байлаа. Энэ онцгой үзэгдэл намайг шүдний эмнэлэгт эмчлүүлж байх үед болж өнгөрсөн юм. Тухайн үед эмч маань эмчилгээгээ эхлүүлэхээр надад мэдээ алдуулахт хараад хит удаа хийсэн боловч мэдээ алдсангүй. Би өвдөлтийг мэдэрсээр л байв. Хитрүүлж тарьсан тунгийн нөлөөгөөр угийн даралт багтаа байсан миний бие ухаан алдах гэж байгаагаа мэдрээд эмч сувлагчд хэлв. Тэд намайг түшин агаар амьсгалуулахаар эмнэлгийнхээ хаалган дээр аваачхад би гадаах нартай тэр өдрийн гудамжийг нэг харж амжаад мөд удалгүй нүд тас харанхуйлан ухаан алдав. Нэг мэтгэд миний бие нэг тийм хөөс шиг хөнгөн улаахан орчинд жингүүдж байлаа. Би юу гарч тутахгүй, юугч хүсэхгүй таатай сайхан байгаагаа мэдэрч байв. Ингэж амар тайвныг мэдэрхийн хажуугаар ямар гоё хөнгөн юм бэ? Бидний бие чинь хэвтэж байхдаа хүртэл хүнд дарамттай байдаг юм байна шүү дээ гэж бодож амжив. Энэ байдлыг надад мэдрүүлсэн тэр хүчийг би хожим нь хайр, бурхны хайр гэж тайлбарлахаас өөр ойлголт гарч ирээгүй юм. Би тэр үед эмчийг айц сандран уцаар ярьж буйг мөн утасны цаана байгаа нөгөө эмчийн эмнэлгийн нар туссан өргөн коридороор явангаа уцаар ярьж байгаагаар харав. Бас тэр эмнэлгийн хүлээн авах үүдний хэсгийг тэр эмнэлгийн ажилтнуудын амралтын жижиг өрөөгч олж харав. Энэ бүгдийг би та цавийн өндрөөс харж байлаа. Удалгүй миний хөлний шилбийг хэн нэгэн атгаж бацаад байгааг мэдрэн би ухаан ороод сэрэхэд хоёр гараа унжуулан эмнэлгийн буудан дээр тонгоо сууж байсан. Намайг тойроод сандарч буй эмч сувлагч нараас би та нар сая миний шилбийг бариад байсан уу гэж тэр шаасан маягтаа асуухад тэд үгийг эцгэв. Үнэн дээр намайг тэр сайхан орчноос эргүүлэн авч ирсэнд би дотроо жаахан дургуутж байлаа.
Энэ бол богинохон хугацаанд болоод өнгөрсөн зүйл. Хэдэн минутанд болсныг би мэдэхгүй юм. Их л богино хугацаанд болоод өнгөрсөн болов уу гэж боддог. Тиймдээч би тэр үед бусдын адил өөрийн бие дээрээс нь хараагүй байх л та. Эмчтэй би саяхан юу мэдэрч харснаа ярих гээд ингээд өгтөг бол сайхан л юм байна. Химэн ам нийтэл эмч маань. Та битгий ингэж яриач саяхан аав маань өөд болсон юм. Би энэ талаар ярихаас айж байна гэж надаас гуйсан тул зарим зүйлсийн талаар тодруулан асууж чадалгүй өнгөрсөн. Би одоо ч тэр эмчтэй уулзвал асуух асуултууд минь билээ явдаг юм. За энэ явдлаас хойш би энэ амьдралын хөшгөний цаана бас нэг ертөнц байгааг нууцхан сонирхож эхлэв. Ингээд үхлийн талаар ярьсан хүн болгоны хүүрнэл түүхийг сонсож ном зохиолыг олж уншдаг боллоо. Миний энэ сонирхол зүгээр нэг хоосны төсөөлөл хобби байсангүй. Учир нь энэ цуглуулсан мэдлэг миний ойр тойрны хүмүүст тус болсон ба одоо би түүхээсээ ярив. Миний эртний анд Лаура гэдэг нэгэн Итали багш эмэгтэй. Бид ихэнхдээ имэйл захиагаар харьцдаг байлаа. Гэтэл нэгэн захиандаа Лаура маань уушгины хорт хавдартай болсноо бичсэн үнэхээр гонигтай байв. Нэг шөнө би Лаурагийн гэрт зочлон баяр хөөртэй ярилцаж байна хэмээн маш тодорч зүүдлэв. Хожим нь мэдхэд яг тэр үед Лаура нас барсан нь тодорхой болов. Лаураг нас барснаас хойш 2-3 жилийн дараа би түүний охин Элинад нь нэгэн номыг санал болгож илээ. Уг ном нь мэдрэлийн мэс засалж эмч Эбен Александрийн өөрийн үхлийг мэдэрсэн туршлагаасаа бичсэн Тэнгэрийн баталгаа гэдэг нэртэй ном юм. Бодолгүй Элинагаас би талархлын үгтэй захиаг хүлээж авав. Тэрээр захиандаа уг номыг уншсанаар гашуутах сэтгэл нь тайвширсан тухайга бичсэн байлаа. Өргөлж ээждээ санаа зовон ээжигээ хаана явж байгаа бол тэнгэрт дөө 5 дуу хэмээн боддог зовнил нь арилсан гэж бичсэн байв. Гайхамшигтай нэг зүйл нь миний имэйл захиа явуулсан тэр өдөр ээжийнх нь нас барсан өдөр байсныг Элина захиандаа дурдсан байлаа. Үнэн дээр би Лаураг 4 сард нас барсныг санаж байснаас өдрийг нь бол мартсан байсан л та. Тиймээс ямар сонинд авцал вэ хэмээн гайхаа өнгөрч илээ. Ээжийнхээ араас гашуудан зоож байсан охиныхаа сэтгэлийг нь тайтгаруулж магадгүй амьдрал үхлийн талаар шин төсөөлөл бодолтой болгосондоо би баярлаж авдаг юм. Миний амьдралын дараагийн үхэлтэй огтлцсон түүх бол ахын маань амьдралын эцсийн мөчөд болсон юм. 2017 онд миний төрсөн ах хорт хавдар өвчний улмаас хүн дээр өвдөж би ахыгаа эмнэлэгтэж гэртэнч асран халамжилж байсан үе билээ. Эрүүл чирэг, эрч хүчтэй залуухан байсан ахын минь хувьд үхэл авчрах энэ аимшигт өвчин гинтийн том цохилт болсон. Хүн энэ хорвоог орхихоос өмнө биеийн өвчин шаналлаас гадна сэтгэлийн шаналл үнийг хүн ихээр зовоодгийг би ойлгож билээ. Өглөөс булдах, зайлах замгүй болсноо мэдсэн хүн эцсийн мөчөд хайртай хүмүүсээ зовоож байгаадаа мөн тэднийхээ ирээдүйн амьдралд санаа маш ихээр зовндог. Мөн өөрийн амьдралын алдаа оноог тунгаахын сацуу өөрийн болон бусдын мөн чанарын талаар нэгд нэгэнгүү дүгнэж учир шалтгааны үндсийг олохоор эргцүүлэн боддог. Эцэст нь биеийн нүгүү болсны дараа өөрөө сүнс хэлбэрээр оршин байх хэсэг байвал өөрт нь юу тохиолдож болох вэ? Нүгэлм нь ихээр дэнслэгдээд тамд очих уу? Буян үүлийнхээ ачаар бурхны оронд очих уу? Дахин төрвөл заяа тавилан минь дээрдэх болов? Эсвэл бүр доордох юм болов? Хэмээн олон зүйлийн талаар бодож энэ хорвоогоос явах өдрөө хүлээдэг. Эдгээр бид үхлийг муу ёр хэмээн үхлийн талаар ярих, үхэлдээ бэлтгийг цээрэлдэг, айдас жихүүдэс бидний дотор нуугдовж тэр үед ахынхаа сэтгэлийн шаналлыг багасгахын тулд би нөгөө ертөнцийг мэдэрсэн өөрийн туршлага мөн бусад хүмүүсийн хүүрнэл яриаг ахта сонсгож илээ. Урд өмнө үхэл битгийхэл өөрийн амьдралаач анзаарах завгүй явсан ах маань төвчээр гархан түүх бүрийг сонссон.
Мэдээж ах маань дотроо өөрт нь тохиолдож болох үзэгдлийг төсөөлөн харж байсан байх л да. Үхлээс ахын минь найдас төгшөр багасч итгэл өвөрлөн тайвнаар энэ хорвоогоос явж буйг би эцсийн мөчөд мэдэрсэн. Би энэ сэдвийг хүндэн ярьснаар сонсогч та бүхэнд үхлийг тайван сайхан Деважингийн орон гэж сурталчлах гэсэнгүй. Амь нас нь аврагдаад ирсэн хүмүүсийн ихийнх нь нөгөө ертөнцийн талаар эерэг сайхан зүйл өгүүлдэг боловч бас цөөн тооны хүмүүс тамд очсон туршлагаасаа хуваалцдаг. Гэхдээ тэд там гэж газарт бурхны аврал ухаарлыг олж чаддаг учраас иргэн ирээд үлдсэн амьдралаа зөвгөр удирдан зөв сайн хүн болж өөрчлөгдсөн байдаг. Хэнийгний хувьд энэ хорвоогийн зовлонт амьдралыг хүчээр эцэслэх сонголт нь үхэл байж болохгүй юм. Амиа хорлох нь хүнээс асар их зоригийг шаардна. Нэгэнд үхлээс айхайцаа давж чадах зориг байгаа бол энэ амьдралаас айлгүй амьдралын шуурхатаа тэмцэх хэрэгтэй гэж би хэлмээр байна. Бид энэ хорвоогоо сурах ёстой зүйлээ сураад энэ амьдралын сургуулаа төгсөх учиртай. Бид энэ амьдралдаа мэдлэг туршлагаа хоримтлуулан сүнсний хөгжил боловсролын төлөө хичээн амьдрах ёстой билээ. Миний хийх цаашдын цоврал хүүрнэлийг та сонсож мэдснээр үхлийн дараах амьдралын талаар тодорхой ойлголттой болно байх. Аль ч нөхцөл байдалд амьдарч байгаа та одоогийн амьдралдаа дүн шинжилгээхийн зан үйлээ зөв удирдан заяа тавилангаа дээшлүүлэхэд тань тусд юм болохыг хүснэ. Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрт сүнс сонирхдог яг хүн үхлийн дараа хайчих вэ гэж боддог олон хүмүүс байдаг юм байна. За тэрний нэг айдлаар Германд ч гэсэн юм алдартай одоо сонирхдог хүмүүс байдаг юм байна л да. Тэгээ тэрийг одоо орчуулан явуулж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Үргэлжлүүлэн цувралаар нь та бүхэндээ хүргэнэ. Би хоёр дахь төгөөг уншиж үргэе. Сайн байна уу? Би өөр тохиолдсон явдлаа бичих гэсэн юм. Би нэг их юм харж мэдэрдэггүй л дээ. Гэхдээ хэд хэдэн удаа таарч байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө юм уу да бид жимс гарсан жил болгон аавынхаа ах эгч нартай хоногоор гэр бүлэрээ жимс түйдэг юм. Өдөр жимс түүж байхад хажууд мучир хугараад ахаар нь би тойхоогүй юм. Гэвч орой би тоол ундаа идчихэд байж ах үед үеэл дүү хоёулаа би засыг гэхээр нь заа гэд цуг явлаа. Тэгтэл модны хажууд нэг хүн зогсож байна. Бийж гайхаад харж байтал бэлтгэлийн хувцастай үсээ хойноо боосон өөр нь харагдахгүй юм. Гэхдээ нүд нь улаан байсан. Нэг тийм хүн байна. Бийж айгаад л нүдээ анаад л боссон. Шөнө нь огт унтаж чадаагүй. Хүн хараад суугаад байгаа мэдрэмж төрөөд л болтоггүй. Бид ч тэр модноос буух болоход нуруу хөөж таагаад нэг л эвгүй. Ингээд гэртээ ирж бууцгаагаад нэг юм дагаад буух шиг санагдсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан юм. Үеэлүүд ирж хамт хонолцоод шүнжэнгөө нохоо гэрт орж буцаад хонсон доо. Энд уншигт бол өөр зөндөө олон түүх биш шүү. Бичиж явуулнаа гэсэн байна. За сонирхолтой байлаа. Сонсогч явуулаарай. За өнөөдрийн 3 дахь түүхийг хүргэе. За сайн байцгаана уу? Сонин сайхан юу байцгаана да. Би өөр тохиолдож байсан нэг босон явдлын талаар жоохон пампан гэд явчих гэж бодож байна. Тэгээд өөдөөс монгол хэлний дүрм шиг юм яриад байв та. Энэ явдал нь 2010 оны өвөл дугаар сургуульд болсон байдаг. Тэр сургууль гэж хэлээд яхав. Одоо ч хүүхдүүд сурч байгаа юм чинь. Тэр хөвөл би баа ангид сурдаг байсан. Одоогийнх шиг хичээл өглөө орж жаргадгүй байсан болохоор эрт харах болно. Эцэг эхийн хурал болох үед заавал хичээл таашны дараа л эцэг эхчүүд суугладаг. Тэр үеэр нь харанхуйд бид нар чинь хөнгөө сургууль жинхэнэ л бурхангүй газрын бум баятай ажиллана да. Хөөцөлдөөд л нуугдаж тоглоод л яг тэр үед бид нар хөөцөлдөж тоглоод нөхдүүд намайг барих гээд би зүгтаагаад 2-3 давхарлуу нэг тийм шалтай миний толгой зэрэгцээд эхлэхэд миний урд 2 хөл агаар дээр байж байдгийг. Гайхал дээшээ харсан чинь тэр үед манай сургуулийн нэг тийм ногоон сарпаанч билүү палачиг юм өмсдөг яг тийм формтой эмэгтэй өсөө унжуулчихсан нэг гараараа сан барьчихсан. Тэр самаараа
Яг нүүрнээсээ доош нь үсээ самнаадал. Над руу агаарт ирэх хөвөнгөө ойртож аж илээ. Нэг л мэдсэн ангийнхан маань намайг хаяад буцаад орилолдоод гүйж байсан. Тэгээ тэр явдлаа аав ээж нартай хэлэхэд угаасаа танаа 3 давхар игүү штэ гэж үлээ. Угаасаа ч манай хоёрыгч цуг энэ сургууль сурдаг аав ээж хоёр ирдэг байсан болохоор ер нь л мэддэг байсан юм лээ. Яг энэ түүхээ жилийн өмнө билүү дээ эс аавжигийн групп бичиж оруулсан чинь нэг охин "Аха, энэ тэтгэвэр сургууль мөн үү?" гэж яг манай сургуулийг асуугаад би бас харсан. Гэхдээ нь би ч гайхсан. Отоо хүртэл байдгийн байх таа л гэж бодсон. Би ч сүнс хайгаад нилээл явдаг байсан. Одоо ч байсан л доо. Тухайн үеийн бичлэг энэ дээрээ бүгд байгаа. Та нар сонирхвол нэг хоолой бичээд бичлэг хий гэж бодож байна. Энэ зураг нь бол ChatGPT цаг гарган чадлан байж хийлгсэн зураг. Нилээн төстэй болсон. Өөрөмгөө дээ. Болол бичлэгээр дахиад уулзъя. Баяртай гэсэн байна. За групп руугаа ороод харвал нэг тийм зурагтай пост байгаа. Бас л хийвгүй юм байлээ. Тэгэхээр одоо үе үеийн сурагчдад харагддаг юм байна тийм ээ. За өнөөдөр хамт байсан сонсогчдоо баярлалаа. Энд хүргээд өдрөөлгийн өндөрлөе. Дараагийнхын дугаараар иргэн байрт оролцгаая.